Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн бацхан өгдөдөө үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би цаашдаа танилцуулъя. Мартцсан тий. Өөр дуулдаг шүү. Бид нар ч өөр дуулзаагүй болохоор мартчихад байгаа юм уу? За манай зочин өөрийгөө гоё танилцуулч нөө тэртэргөө. За. Эможин 6 настай зөв. Юу гэж тэн чинь? 7 юм байна. Тий, бүр том болцсон тий. Надаас том болцсон. Тэгсэн чамаас том Би болцсон. сараараа Байхгүй чи ивэрэ үлдсэн 6 дээрээс чи эможин паг гингөтө долоотой болцсон байхгүй. Эможи. Бид нар нөгөө түрүүчийн нэвтрүүлгээр ярьжсэн шүү дээ. Маш олон аах эгчтэй, дүүтэй те олуулаа шүү дээ гэрээрээ. Тэгээд их гой нэртэй. За, эможин гэдэг охины ах нь юм уу, эгч нь юм уу, дүү нь ямар нэртэй, ойролцоо нэртэй байх ёстой гэж чи боддоод үл мэдхэ. Эможин. За, өөр ямар жинтэй нэр өгдөг лээ? Жимүү. Юу ээ? Бишээ. Жин. Тэмүүжин. За өөр. Цэцэрлэгийн нүуний хүүхдтэй байсан юм бэ? Үлэм Жин. Үлэм жин. Аха. Тэгээд хэн блэ? Нинжин. Дандаа жин багаз. Эможин, нинжин, үлэмжин, тэмүүжин. За, танаа гэрийн биш дээ. Та дөрвийн хамгийн өндөр нь юм бэ? Тэмүүж ах. Одоо хэдэн настай? 17-тай. Оо. Манай ээжээс том биш. Манай ээжээс том биш. Хин биш дээ. Одоо сургууль төгсөх гэж байгаа юм уу баг? За, танаа гэрийн хамгийн цэвэрч ээж нь. Аха. Ээжийнхэн дараа. Яг та дөрвөөс хамгийн цэвэрч нь хэн бэ? Аав. Аха. Яг та дөрвөөс ах дүү дөрвөөс хамгийн цэвэрч нь хэн бэ? Үлэмжин биш юм уу? Яагаад? Зурагт үзчихтэй. Дандаа зурагч үзчихэдэг үү? Цэвэрч биш үү? Ингээ юм угаахгүй юу? Тэг хин юм угаад байна? Заримдаа л юм угаад. Танаа гэр зүрх хин юм угааж байна? Ээж. Ээж угаах уу? Аха. Хин хог гаргаж байна? Ах. Үл мэдхээ. Чи гэртээ ажил хийж байгаа юу? Ээжтэй өглөө гарахдаа овоо тусалсан. Овоо тусалсан. За яаж туслав? Яасан чи? Би яаж ч тусалсан. Наад утас чи үнэхээр их гой зөгчийн л та мэдүү. Хурим гэж юу вэ? Хурим гэж хүнтэй гэрлэх. Аха. Гэрлэн гэж яахыг хэлдэг? Гэрлэн гэж би бинтээ ойрхон байхыг. Тийм үү? Ойрхон байна гэж яахыг хэлдэг? Аагүй байж л ахыг. Байж л ахыг хэлдэг. Хөөсөө ингэж байгаа хгүй. Ийм бис бол юм болсон. Өө юун гоё тайлбарлалт юм чи. Ойлгосноо юм уу чи? Зөв хэлж гин үү? Танаа гэрт хурим хийсэн хүмүүс байна уу? Гэрэлсэн хүмүүс? Аавч. Харин тэр хоёр тэгээд ингээд сал яжгаад ийм болсон юм байна тийм үү? Ааха. Тэгээд ер нь ингээд одоо ийм гоё хувцсыг ээж нь бас хурим хийхдээ өмссөн гэж юм уу? Юу гэж юм? Чи одоо бас хурим хийхээрээ энийг өмсөх үгүй юу? Тэр нэг босод зогсоодохдоо нэг харъя да. Йоо, за тэгээд нэг алхаадахтаа тийшээ. Тэр ингээ хурим хийх гээл ингээл бэлдэж байгаа болов уу гэж би бодоод байгаа. Ааха, одоо буцаад тэр ардлынх нь тэгээ алхалтын л харчаарай. Тэр гар марын тавилт ямар гоё юм бэ? Энийг одоо ийм даашин зөмсчгөр чи ингэж л хөдлөхгүй болохгүй бах тий үл мэдхээ. Даашин чинь яагаад гэвэл саад болно хөлөнд нь ингээд. Тийм учраас ингэж болох тийм үү? Ингээд штэ палаж нэг явгал палаж нь уурчлаа тэгээ палаж дээр ингээд унж багдаг. За юу гэж тэр чи охид угаасаа гоё явах хэрэгтэй байхгүй юу? Тэгснээс унчин гэж айж явж байгаа юм биш. Ойлгосноо. Чи түрүүн бид манай нэвтрүүлэлт орохдоо маш гоё дуулж исэн, шүлэг уншиж исэн санагдаад байна. Тэгээд нөгөө нэг цагаан шугам ногоон гэрэл илүү улаан гэрэл илүү? Ногоон гэрэл гэдэг уралдаанд орсон санаж байна. Чи санахгүй нь үл мэдхээ. За, цагаан шугам ногоон гэрэл гэж юу яриад? Нэг юм цагаан юм байна. За, тэр яах зорилттой? Шугам. За, яа дээ тэргээр? Тэрүүгээр алхдаг зөв үү? Мэдгүй. Зөв үү юм уу чи? За, чи тэгээ тайлбарлаа дөө. Манай үл мэдх тайлбарлаж чаддгүй. За, ингээд хоёр хүний гэрэл за. За. Тэгээд нэг нь дээдлэх нь улаан, доотлох нь ногоон. За.
улаан гэрэл хасгаар зогсон машинууд явж эхэлнэ. Харин ногоон гэрэл хасвал явж эхэлнэ. Хүн явгун. Тэгээ хаагуур явах хэвээр байлээ. Гарцаар. Гарц нь ямар зураастай байлээ? Цагаан шугамтай. Тийм учраас тэрийг гарц явгун үний гарц гэж байгаа байхгүй л мэдхээ. Тэгэхээр бас яг гурлаа бас нэгэн тийм хотын одоо энэ самцно. За болж. Тэгэхээр энэ одоо энэ юуны талаар, замын талаар ярьж штэ. Тэгэхээр бас ганц хоёр зүйлийг хүүхдүүддээ хэлье. Бас мэддэг зүйлээсээ хуваалцъя гэж бодож ин л доо. Одоо ингээд замын уулзвар дээр ингээд хүн зогсоол ингээд нэг юм хийгээд идэг тэр чинь юм бэ? Цагдаа. Замын цагдаа. Яах гэж зогсож байгаа тэр хүн? Хүмүүс ингээд гарцаар гаруулах гээд цааш нь ингээд амар явуулах гээд. Тийм үү? Үнэн үү? Ингээд шүгэл ярьчаад ингээд улаан гэрэл хассан байх чинь ингээд шүглдээд идэж. За, тэгээд тэр нь юу гэсэн үг юм? Тэгээд нөгөөтөг улаан гэрэл хассан байх чинь ингээд дуудаад байдیں۔ Тэр нь яад юм бол? Маш гэдэг нөө. Тэгээ очихоор нь яах вэ хүнийг? Очихоор нь тэгэл баримтын шалгана. Баримтын. Юуны баримт шалгадгийг үл мэдхээ? Баримтын яадаг вэ гэхээр нэг юм өөрийнхөө зурагтай юм карт. Биш. Бичиг баримт. Бичиг баримт. Яг үнэн зүйтэй. Тэгээд тэр бичиг баримт чи ямар учиртай? Яагаад хүмүүсээс тэрийг шалгадیں۔ Тэр нь хүн болгоных яагаад өөр өдөө? Энэ хүн чинь юу вэ? Машин барих зориулт. Эрхтэй гэсэн үг тийм үү? За тэгээд тэрийг шалгалаа. Тэгээд дараа нь яах вэ? Дугаар нь гарахгүй байсан бол торгоно. Дугаар нь нөгөө нэг зарим дугаар чинь тэр өдрөө явж болдгоо шүү дээ тий. Тэгэхээр тэр өдөр хэрвээ ингээд нөгөө дугаар нь явж болохгүй бах чи явцсан байвал яадаг гинүү? Торгуулна. Чи яаж тэрийг сайн мэддэм танаа аав нь торгуулсан уу? Үгүй юу? Чи тэ яаж мэдсэн? Нөгөө нэг цагаан шугам ногоон гэрэл дээрээ мэдсэн үү? Үл мэдхээ. Чи торгуулсан гэсэн үнэн үү? Үгүй юу? За, өөр хэрвээ одоо цагдаа хүн яавал тэр жолоочийг чи буруу юм хийж гинэ гэд одоо шүүмжилдэг эсвэл торгодог билээ. За, нэгдүгээр буруу үед явуул тийм үү? Өөр. Ууцсан бахад. Хитрхи хурдаа нэмүүлээс. Бэж тэр сэдвийг яри. Ууцсан байна гэж юу ууц? Ундаа ууцсан байт юм уу? Үгүй. Юу юм? Архиуд хүний ундаа. Том хүний ундаа ууцсан байвал машин барьж болдгоо юм уу? Яагаад? Шууд штэ. Одоо миний болгоо бариулаад гэж бодсон юм уу? Өөрөөр хэлбэл одоо согтууруулах ундаа тийм үү? Уусан байвал жолооч машина барьж болохгүй. Ингээд яваад. Харин тийм. Тэгэхээр аваар хийх нь шүү дээ, тийм үү? Өөрөө осолдно. Хүнийг бас эрүүл мэндийн амийн бас сүйдэх нь шүү дээ, ойлгосноо. Тийм учраас маш зөв. За, өөр ямар зөрчил гаргаж болох вэ жолооч? Хурдаа нэмэх юм бол цагдаа дуудана. Зүйтэй. Өөрөөр хэлбэл маш их хурдан яваад ивэл тий. За, тэгсэн чинь ингээд нөгөө явган үний урдаас ингээд ногоон гэрэл байгаа байхгүй юу? Тэгчээд нөгөө ингээд явган чи ингээд алах гэжсэн чи эндээс нэг машин яах вэ? Мөргөн. Зогсохгүй хүрээдрүүл яах вэ? Мөргөн. Бас зөрчил. Тийм мөргөн, тийм аюултай штэ. Тэр жолооч хүн явгууныг явж яхад яах ёстой лээ? Харах ёстой. Харах ёстой. Хурдаа чи юу гიშгээд байгаа? Тормос гიშгээд байгаа юм. За, тормос гიშгээд яах ёстой? Тормос гэхэд зогсоод тэгээд тэр хүн зүгээр ингэ тавиа. Тийм өстой тий. За, өстой нэрээ их гоё зүйл ярьлаа. Нэг мэдсэн чинь бас цаг хугацаа явцсан байна. Тэгээд би бас нэг нөгөө дараачихын хэсэгт ордог штэ тий. Тэрийгээ таавар таалгана. Тий, таарыгаа юу штэ тий. Ингээд яг ямар зочин ирэх гээд байгаа, ямар юмны тухай ярих гээд байгаа гэдгийг би одоо таалах гэж оролдъё заа юу. За, энэ ажлыг хийхэд, энэ зүйлийг хийхэд штэ. Их тийм сонин амархан ойрын бидний банк хэрэгэлдэг зүйлийг хэрэгэлдэг. Нэгдүгээрт юу? Цаас. Хоёрдугаар. Цаасан шувуу. Үгүй чи яаж мэдээд байгаа юм? Би ерөөс юм хэлээгүй шүү дээ. Цаасан шувуу биш л дээ гэхдээ цаасыг өөр юу хэрэглэх вэ? Хаачийг хэрэгэлдэг. Цаасан шувуу хийн. Цаасан гээд. Би яг цаасан шувууийг үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ л энэ хүн цаас хайч хоёрыг хэрэгэлж гой бүтээлийг хийдэг.
гоё урлагийг бүтээдэг, ийм гоё ажлыг хийдэг энэ хүнийгээ одоо зочин болгон урих гэж байна. Ийм ажил байдаг юм уу? За ингээ зочин маань хүрээд ирлээ. Ганцаараа биш одоо өчнөө олон гоё сонин юм ширээн дээр тавьчлаа. Тийм үл мэдхээ. Моно урлангийн уран хайчлалын багш Даваа Жаргал багш нь байна штэ. Юугаар юу хэрглэж энэ ажлаа хийдэг гэлээ? Цаван Байж л та. Үгүй. Цаас бөгөөд юу гэлээ юм үжээ? Хайч гэсэн штэ тий. Ашигладаг гэж хэлсэн. Тэгэхээр би үнийг хэлсэн байна уу Даваа Жаргал багшаа? Уран хайчилбар гэж одоо ямар ийм ажил мэргэжил байна? Одоо цаасаар одоо хэлбэр дүрс гаргаад хайчилдаг. Хүн хайч цаас цав ашигладаг. Хайч цаас би тэгвэл цавыг мартсан байна тийм ээ. Цавыг бас ашиглахгүй болохгүй юм байна шүү дээ. Ингээд үл мэдхээр дамжуулаад зургуудаас нь үзэж болох. Болно. За үл мэдэх үзээд тэгээд ингээд битээр рүү явуулаарай. За тэгэнгүүтээ гурлаа бас яри тийм ээ. За үл мэдэх хардаа юу байна нөгөө Морины зураг байна. Морины зургийг юугаар хийсэн байна? Цаас. Тийм цаасыг байна штэ. Морь болтол нь ингэж гоё хайчлна гэдэг чи одоо агуу юм чадвар авьяас байна тийм ээ. Энэ тэгтээ хайчлбарыг одоо ингээд энийг энэ зургийг хүүхэд болгон хүн болгон хийж болох уу эсвэл заавал авьяас байх хэрэгтэй юу? яг 1% авьяас одоо 99% хичээл зүтгэл гэж яддаг шүү дээ. Гэж ярьдаг тий. Тэгэхээр одоо жишээлбэл манай хоёр гихтэл за одоо нэг морь хайчлаараа юм уу үйл хайчлаараа гэвэл яг ингээд хайчилчих уу? Шууд ингээд хайшлахад бол бас хэцүү. Тийм тий. Заавал одоо тодорхой Чадах баха. Хэцүү шүү. Ийм. Одоо нүдэ энэ. За. Морь байна. Хүү ямар гоё юм бэ? Энэ юу вэ? Энэ одоо чоно. Мазалаа. Танад нэг өөрхийн цэнэргэлтэй юм. Чи одоо яахаар баавгайг чон болгож харагдаг байна энэ одоо. Энийг одоо их удаа хийх үү энэ зургийг жишээлбэл? Тэгнэ. Хэр удах уу? 7 хоног орчим хийсэн. 7 хоног хийн үл мэдхээ. Суугаад начигнуулчдаг юм биш байх нь вэ штэ ойлгож гин үү? За өөр сонин ямар зэ тэр том нөгөө нэг араантай зургнууд нь их учиртай бас зураг байх шүү дээ тий. Яасан бэ нүдэ энэ. За. За нүдэ энэ гарах уу? Одоо нүдэ нэг. Ой тийм байна. За энэ ч одоо энэ зургийн нэрийг өгвөл мэдхээ. Нэр өгдөө чи зурганд сууж байгаа дөө. Чи харж байгаа штэ. За ямар нэртэй эможин өг. Ямар нэртэй ээж болох вэ? За хамгийн гоё нэр өгсөн хүнийг магтана. Нүүдэл. За өөр. Хурд. Хурд. Бас болоход хурд гэдэг тий. Яагаад л морь яадаг вүлээ? Хурдан давхдаг штэ. Яг үнэн. Бас нүүдэл бас зөв. Яагаад гэвэл Монголын одоо манай ард түмэн чи нүүдэл чи юм чин. Сайн биш дээ. Өстө гоё нэр өглөө. Зүв байна уу багшаа? Тийм байна. Аятайхан нэр өгөө. За ер нь гэхдээ энэ зураг өөрөө нэртэй юу? Яг оноос нь нэр бол өгөөгүй л. Тэгвэл өгсөн шүү бид нар. Энэ бүгдээрээ манай багшийн одоо хайчилсан зураг бүтээлүүд. Энийг хэдэн цаг хийх үү? Наатаа цаг гэжтэй чи өчнөө хоног хийн үл мэдхээ. Хоног. Тий. Юу вэ? Чи нэг зургийн тайлбарлалаа бит хоёрт. Юу вэ? Морь дээр нь давхиж байна. Морь дээр нь давхиж байна. За. Морьных нь доор нь бол морь бол ингээд тогтсон байх. Харин энэ юу юм бэ яг? Энэ хүн нохотойгоо тийшээ яв. Хаашаа? Тийшээ яв. Баруун тийшээ. За. Ойлголоо. Тэр доор юу вэ? Ингэж яриад тахтай. Доор. Хань. За. Эле би нэг хараад заавал эргүүлэх ёстой болоод байна уу? Анхаарал та. Доошоос зүгөөстэй. Тийм байна. За энэ хараа. Тэгтээ хараа бүтээл гэдэг юм сонин тий. Заавал ингээд бүх юм ингээд дээрээс доошоо байхгүй байх нь вэ штэ. Тий хорвоодлохыг гэдэг чи өөрөө нөгөө нэг 3D гэдэг шиг тийм ээ. Ийм янз бүрийн одоо орон зай байдаг учраас энийг үзүүлж албаар бодвол одоо энэ үхэр байна уу тий? Тий. Сарлаг. Тий сарлаг. Сарлаг бол одоо заавал жишээлбэл ингээд үл мэдэх шиг ингэж харахгүй бол болохгүй.
тийм маягаар хайчлагдсан байх шүү дээ. Ой, ста мундаг юм аа. Ер нь энэ хүүхдүүд ийм одоо хайчилбар хийж сурснаар одоо ямар тийм чадварыг эзэмших вэ? Ямар авиасаа нээх вэ? Төвлөрч сурна. Тэгээд бас одоо мэдрэмж маш өндөр болно. За энэ бол Тэгэхэд манай хоёрыг мэдрэмжийн үзээд нэг төвлөрүүлж болох уу одоо? Болох байхаа. За одоо та хоёр яг ингэж л хайчлаа шүү. Хачим хайччаа үлээхээ. за би нэг үйл хайчих чадна да. За үзье. За, Юу хайчиж чадах нь вэ? За хайшлбар маань дэлгэмэл болон задгаа зохиомж гэж байдаг. Задгаа зохиомжийг одоо хайшлахад бол нэлээд цаг хугацаа ордог байхгүй. Тийм болохоор одоо нугалж байгаа тэгээд хайчилж үзүүлье. За үлмэтхээ ёо та хоёр тэгш хэмтэй эрвэхээ ажиллах гэж байна. Багшигаа хар. Өөрөө ажиллахгүй. Эхлээд цаасаа ингэ барьчих. Нугалсан талаас нь. Үзүү. Тий зөв. За эрвэхийнхээ одоо голын нарийнх нөгөө гидс гэдэг штэ. Тэндээс нь эхэлж хайчлана гэсэн үг. Багшигаа эхлээсээ хар. Тэгээд дуурайгаад хий. Би хайчдаг. За ингэсэн байна. Хараа үлмэтхээ. Эмүүжээ хардаа. Бэжэ. Энэ талаас нь штэ миний хүү. Эндээс нь хайчдаг шүү. Би хайчих Эндээс чадахгүй. хайчлах. Энэгээр хайчлах. Чи хайчаа барьж чадахгүй шүү. Энэ жоо хараа Би хуцсан. багшаас очиод асуудаа миний хүү болж ийн асуу. Болох. Одоо энэ хартаа ийм болно гэсэн үг. Болж байна уу? Ийм их юм болоо. Хүүх энэ хайч нь хүртэл ямар гоё юм бэ? Энд ч одоо шувуу байгаад байна штэ. Яаж ин манай хоёр Биш. буруу талаас нь ажиллаж юу? Тий. Тэр чигээр нь хайшлаад авчлаа. За тэгэхээр хайчна гэдэг чинь тийм амар За, зүйл хүлээж ишаах байгаа юм нэ. байна штэ. За одоо Энэ ингэ. ингээд. Тий зөв. Одоо яг авчих юм уу? Тий болно. Инхлээр энэ харж байна уу? Эрвэхний манд доотлын даалгавч нь гарч ийн гэсэн үг. Одоо ингээ хайчилж яхад л хүүхэд төвлөрж ийн гэсэн үг үү багшаа? Тий. Одоо ер нь нэг хайшлбар одоо хайшлаад дуусгаад одоо нөгөө юмыг гүйцэтгэл хийж бас сурдаг. Айгу юмыг төрлийн- дуустал нь тий, хийж сурдаг. дуустал нь тий. Аха. Тий ээж аавуудад бас төрлийн ихэд чадвар тийм ээ. айгуу асуудаг. Энэ бол Тий. зүгээр нэг тийм ингээ одоо сонирхолтой юм хийгээд байгаа биш. Энэ хүний одоо төвлөрлийг хүний одоо зөв зан чанаар болж байна. хариуцлагыг Одоо чи хүртэл энд энэ заагаад явж дараа байгаа. дээдлэх нь. Чадварын нээгээд явж ийн гэдэг За бол энийг юу? үнэхээр Ингээд. Энэ гоё юм аа. ажил дуусаагүй байхад татаж болохгүй шүү. Тэгвэл яах вэ? Тэгвэл тэгээ бүтээл байхгүй болчихно тий. Хэрвээ хамаагүй хайжлахгүй Тийм. татвал. За боллоо гэж бодож чинь тий багшаа. Тийм болчлоо. За манай гуруула эргэхэнүүдэд барьж хагаад ариунагч 1 2-ын 3-аа гингүүд задлаа шүү заяа. За одоо тооллоо шүү анхаараарай. Манай 3 одоо эргэхэнүүдэд задлах гэж байна. 1 2-ын 3-аа. За аль юу харъя. Багшийн эрвэхээ ямар хөөрхий үлвэдхээ хардаа та хоёр эмүүжээ. Йоо, өстө бүр нэг. Минийх ийм боллоо. Үгүй ямар хөөрхий. Доотлынхан тгийгүйсэн бол яг Хөөрхий эрвэхээ биш үү? Доотлынхан тгийгүйсэн бол яг бол. Хүүшээ та хоёр чи багшаас ерөөсө дутгааргүй гоё эрвэхээ хийцэн байна хөөе. Эсвэл юм уу? Сүүлдээ байна. За Сүүлдээ сууж. жоохон- За багшаасаа хоёлоо би чинь үнэлгээ хэлэхгүй шүү дээ энэ чи. Манай багш ярина. За сууж. Хоёр эрвэхээгээ багш нартаа үзүүлдэ миний дүүнэр. За багшаа манай үйл мэд яаж юу? Яаж хайчилж юу? Анх удаага хайчилж байгаа учраас нь жоохон толгойн эргээд илүү дутуу хайчилсан. Гэхдээ энэ илүү гоё чимхтэй харагдаж байна. Тийм байна. Тийм бас хөөрхөн хайчилсан. Алдаа хурлаас заримдаа бас Тий, ажлынхан чимэг болгох болдог шиг шүү дээ. байна тий. За одоо эмүүжи үзүүлээрэ багштай эрвэхээгээ. За тэгээд үнгээ тавилах нь байна штэ. Эмүүчин ч гэсэн яг л эмүүжи тэгээ сууж юм миний хөө. Маманууд нь миний үгийн гоё эрвэхээг Бүгд үзээ. ийм адилхан юм бэ те. Энэ жоохон юм үсэх шиг харагдав. Арай жоохон тийм
арай өөр төрлийн ирвэхээ тий. Тий. Яг минийхийг хийгээгүй ч гэсэндээ яг нөгөө ирвэхийн тий нэг өөрийн онцлогтой тийм ирвэхээ тий. Донжтой болсон байгаа. Яста мундаг байна. Манай манай багш ямар дүн тавих уу? Хоёулаа онц байлаа. Оо за ингээд дандаа онц сурлагтнууд одоо манай нэвтрүүлгийн гол бааtruуд болдсон шүү дээ. Тийм байна. Таажрал багшаа ер нь одоо ингээд хүүхдүүд хэрвээ энэ хайчилбарыг ингээд сурыг тэгээд одоо ээж аауд нь хүүхдүүдэд тэр төвчээрийг тэр төвлөрлийг сургая гэвэл яаж одоо хаана очиж бүртгүүлж тантай холбогдож болох уу? Ямар маягаар сургаж болох уу? Утсаар холбогдоод фэйсбүүкээр бас холбогдож болно. Тий. Дугаар өгч. Шууд асуудал тэр дор шийддэн шүү дээ манай үл мэд. Гарын хэсгэж авчих. За би чамд нэрээ олцоо. Гарын хэсгээ өгнө. За тэгээд одоо манай даажрал багшийн хувьд яг энэ олон сайхан бүтээлийг хийх хүртэл анхны одоо манай хоёр шиг ингээ хайчилбар хийсэн үе энэ хугацаа хэдий хэр урт байна? Урт илгүй яах вэ? Би чи одоо 10 жил байхаас эхэлж хайчилсан. 7 дугаар ангиасаа эхлээд зургийн дугууланд яваад тэгээд 9 дугаар ангиасаа эхэлж хайчилбар хийж эхэлсэн. Одоо 20 дахь жилдээ. 20 жил үлмэнтхээ сонсож байна уу? Кэж өөр. Мидүү чинь одоо тэгээд одоо хэрвээ одоо чи хэдтэй хэлвэл мэдхээ? 6. Чи хэрвээ багш шиг ингээ 20 жил энэ хайчилбарыг хийвэл чи 26 та залуу болцсон. Тэгээд одоо багш шиг ийм гой бүтээлүүдийг хийцэн байх нь байна шүү дээ. Ойлгож байна уу? Ойлгоцсон. За маш их баярлалаа багшаа. За тэгээд хүүхдүүд маань бас ийм гой сайхан ажил, ийм гой сайхан бүтээл байдаг, ийм гой авиас байдаг гэдгийг бас одоо мэдэж олж аваад манай багштай уулзаж, танилцаж, энэ сайхан урлагийг сураарай, энэ сайхан ажил мэргэжил тийм ээ, ийг хийж сураарай гэж ингэж их чинь уриалъя. Эмүүж маань одоо баг маргаашнаас ирвэхээ ажиллаад эхлэх байхаа та. Юу гэж бодож байна? Хэцүү байна уу ер нь? За ингээд маш их баярлалаа багшаа. Хоёр дүү хэлэхгүй мө багштай баярлалаа энэ төр байна уу? Баярлалаа. За ингээд энэ сайхан урлаг өсөн дэвжих болтугай гэж өрөөгөө дараачийнхаа хэсэгтээ орё. Би мэднэ. За одоо дараачийн хэсэг ямар хэсэг л мэдхээ? Би мэднэ. Би мэднэ гэдэг хэсэг. Тэгэхээр одоо их чинь нэштэй ингээд нэг үг хэлэн заяа. Тэгэнгүүт та тэр үгийг мэдхүүгүй юу бодоод хэрвээ мэддэг бол би мэднэ гэд гараа өргөөрэй. Заяа. За та хоёр ус гэдэг үгийг мэдэх үү? Мэднэ. За сайн байна. За тэгвэл гурлаа ярил л да. Ус гэдэг чинь одоо ер нь чухам юу юм бэ? Өөх юм. Зүйтэй. Хүн яагаад усуудгийн? Аман цангаад яг үү. Бас хэрэгтэй. Зүйтэй. Та ямар ухаантай юм бэ? Би бараг юу ч тайлбарлах хэрэггүй юм байна штэ. Тэгэхээр хүн усуухаар яадгийн? Хэрвээ усуухгүй бол яах вэ? Үхэн. Яг үнэ. Ус бол хүний маш их хэрэгтэй зүйл тийм үү? Хүч усын хүний энэ биений байна штэ. Нилээн их хэсэг нь ус байдаг гэвэл та итгэх үү? Итгэхгүй. Гэхдээ үнэн харна. Маш ингээ бидний байж тэ биений ингээд арьсан дундуур хүртэл шингэн байдаг. За тэгээд ерөөсөө ус байхгүй газар байхгүй. Тэгэхээр бид нар ингээд байнгын Элсэн тулд ус байхгүй. Элсэн цүлд ус байхгүй яг үнэ. За одоо ингээд манай энэ нэвтрүүлгийг эможи маань гоё сайхан дуугаар өндөрлөн тийм ээ. За минийх гоё босч байгаа гоё дайсан зөө үзүүлж байгаад гоё дуулдаа одоо Ай дууны солон, авьяас бэлгийн солон, хүсэл татсан солон, хүүхэд бэлгийн солон, дуулцгай найзуудаа, дуучин найзуудаа. Гоё дууллаа. Хаанаас сурсан минийх энэ гоё солонгын тухай дуугаа? Ангиасаа сурсан уу? За. Хоёлаа ангийнхаа нэрээ найзуудаа минь төргий тийм ээ. Хоёлаа танилцуулна гэсэн шít найзуудыгаа. Тэгэхээр найзуудыгаа сайхан нэрлээ. Тэгээд минь түргээд нэвтрүүлгийг дуусгах энэ хэсэгтээ ороорой гэж одоо их чинь өрий. За минийх хэлээрээ гоё найзуудаа. Ануу гэгээлэн манай дүүгийн нэр шүү. Бед очор инх жаргал сод вилэг. Найзууд нь тэнд харж байгаа шүү. Минийх гоё нэрлээрээ. За нэрлэлцээ. Одоо юу гэж хэлэх үү чи найзуудаа? Юу гэж өрөөх вэ?
Ерөөс харуулаагаар найзуудаа Яг зүйтэй. За өөр Эрдэм номдоо шамдаарай. зүйтэй. Их зүйлийг Хийгээрэй. сураарай. Ааха. За тэгээд ирээдүйд бүгдээрээ удаан наслаарай. Үргэлж үерхэлдээ үнэнч байгаарай гэж өрөө тийм ээ. За энэ сайхан ерөөд бүх сайхан найзууд нь хүрсэн гэж бодож байна. Манай эмүүжин том болоод ямар ажлыг хүлээн миний үчээ? Балет чи юм уу? Үгүй чи гоё балетын ганц юу үзүүлээ гэж зогсож байгаад нэг балетын бүжиг юм уу эсвэл хөдөлгөөн. За алуу хөлмөл ингээд дэшээ явах уу миний үгүй? Нөө гоё дайшинзных нь. Бурхан минь ээ ямар гоё юм бэ? Ийм мундаг юм уу? Нөгөө тал руугаа бас ингэхөө. Ингээд үрдөө. Ой яста мундаг аргагүй балет чи юм байна тийм ээ. За үл мэд хөргөтгтөө бишээ чи тийшээ хараад хүн шиг өргөлдөө хөлөө. За болж ийн сайн байна. За тэгэхээр миний хүү гоё мундаг сайн балетчин болоод улсынхаа нэрийг Монголынхаа нэрийг дэлхийд түгээгээрэй гэж ингэж ерөөё. За ингээд манай өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлж байна тийм ээ. Миний хүү найзгаа хэлээрэй үл мэдгээ хэн блэ? Эмүүжин хэдэн настай лээ? 7 настай. Ийм найз маань манай өнөөдрийн зочин байлаа. Одоо би эмүүжиндээ энэ хөөрхөн дагинда, энэ хөөрхөн гүнжтэй нэгэн бэлгийг өгье. За тэгээд миний дүүгийн саяхан төрсөн өдөр нь болсон шүү дээ бас тий. Тэгээд мэдээж одоо хүмүүс миний үг их мундаг сайн сураасай, их сайхан амьдраасай гэд дандаа хэрэгтэй мөксөн байлээ. Бид хоёр ч гэсэн бас дүүдээ хэрэгтэй юмыг өгье гэж бодож байна. Энэ юу лээ? Ном. Энэ олон номыг миний хүү бүгдийг уншаад ухаанаа улам сайхан саруулалгаад их зүйлийг мэдэж аваад гялалзаарай гэж энэ нэвтрүүлгийн хамт олонны бүх ах эгч найзуудаас нь өгч байгаа шүү. За юу. За миний хүү дэрэгдэн тавьчаад гурлаа найзуудаа баяртай гэж хэлье тийм ээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.